ер нь 2025 оны төсөв батлагдсанаас хойш тийм яг одоо манд авчаад ихний 2 сарын байдлаар төсвийн нэг алдагдал ялангуяа зарлах талаас за орлого талаас нь хэр ууралт өсөлттэй ажиглагдсан гэсэн статистик дүн юм байна гэсээр ирсэн байгаа. За эдийн засагчид бол олон нийгмийн дээрээ зарлага нэг их найдаа өссөн буюу 2 их найдаа цаахаа өсч гэдэг байна гэдэг зүйлийг яриад байгаа. Тэгэхээр эндээсээс яраа хэлж үзэж. За тэгэхээр яг бид бас төсөв болцснаас хойш гэдэг энэ хугацаа бол үндсэндээ ингээд 3 сар гаруй хугацаа өнгөрсөн байна. За яг үндсэн албан ёсны мэдээгээд аваад үзэх юм бол үндэсний статистикийн орооноос сая бид нараас 2 сарын гүйцэтгэлийг бол гаргаж авсан байгаа. За ингээд аваад үзэхээр үндсэндээ төсвийн гүйцэтгэл сая 2 сарын одоо эхний урьдчилсан гүйцэтгэлээргээд аваад үзэх юм бол яг үндсэндээ төсвийн алдагдал өөрөө за даруй тэнцэл өөрөө нэг 565.8 тэрбум төгрөгийн алдагдaltaй гарч ирж байгаа. Тэгэхээр энэ өөрөө юунаас үүсч ийнэ гэдэг асуудал бол гол үндсэндээ нөгөө орлогыг бүрдүүлж байгаа орлогын албан татварууд байгаа даа. Замун дээрээс нөгөө нэг амнаатын төлбөрийн асуудал байгаа. Тэгэхээр энд үндсэн дотроо орлого буурахад гол нөлөөлж байгаа асуудал маань бол үндсэндээ яг сая орлогын албан татварын 591.5 тэрбум төгрөгийн алдагдал бол буурж байна гэдэг асуудал гарч ирж байна. За амнаатын өөрөө 542.2 тэрбум төгрөг буурж байна гэж. Үндсэндээ одоо гол нэг орлого зарлагын чинь зөрүү бол энэчнээс гарч ирж байна. За яг нийт зарлага маань бол бидний сая 2 сарын байдлаар гээд аваад үзэх юм бол 4.6 их найт төгрөг. За орлого маань өөрөө 4 их найт төгрөг. Үндсэндээ энэ зөрүү бол нэг бараг 600 орчим тэрбум төгрөгийн зөрүү гарч ирж байгаа юм л да. За бүр нөгөө талаа томбор нь аваад үзэх юм бол төлбөрийн тэнцэл тал дээр ч гэсэн бид нар бас нэг 680.7 сая $ын бол алдагдaltaй гарч ирж байгаа юм. Тэгэхээр энэ нөхцөл байдал бол төсөв тал дээрээ ч эдийн засаг тал дээрээ ч бидэрт бол хүндрэлтэй нөхцөл байдлууд үүслээ. За залгуулад сая бас энэ статистикаас гаргасан мэдээлэлээр аваад үзэх юм бол үндсэндээ одоо саяын гол энэ төсөв болоо төлбөрийн хэмжээний алдагдлууд үүсэж байгаа гол үндсэн суурь шалтгаан маань бол уул уурхай гаралтай түүхэд бүтээгдэхүүний үний одоо уналтаас хамаарч байгаа. Өдөрөөл бид нар мэдчихэж байгаа. Манай төсвийн хорлохын одоо бараг 50 орчим үеиг бол манай нүүрсөөрөө бүрдүүлдэг. За өнгөрсөн жилийн гүйцэтгэлээр аваад үзэх юм бол 16 тэрбум долларын одоо юу гэдгийг нүүрсний орлого бүрдэж ирсэн бол үүний 8.7 тэрбум доллар буюу 50%-аас дээш хувийг нь бол нүүрсөөрөө бүрдүүлж ирсэн. За ингээд энэ жилийн нөгөө төсвүүдээр тооцож байсан нүүрсний өнөөр онгараад ингээд унсан. За бараг 40 орчим хувиар унсан байна. За одоо ингээд нүүрсний уурхаад ирэх ам нөхцөлийн үн бол нэг сая 3 сарын 10-ны байдлаар за $79. За хил нөхцөлийнх нь үн бол $76 тонн байх жишээтэй байна. Тэгэхээр эндээс үүдээд бол цаашдаа одоо бид нөхцөл байдал хэрэг хөө түүхий зах зээлийн үн хэрхэн одоо энэ уналт хэр хэмжээнд үргэлжлэх үү. За цаашид магадгүй өсөх хандлага байна уугүй гэдэг бол үнэхээр эргэлзээтэй. Ямар нэг байдлаар тодорхой зүйлийг хэлэх боломж болцоо бол байхгүй байна. За дээрээс нь эдийн засгийн нөхцөл байдлаар дэлхийн нийтийн хэмжээнд өөрөө саарж байна. Бид нар одоо гол дэлхийн эдийн засгийн гол одоо хэмжүүр бол угаасаа хятад эдийн засгаас хамаардаг. За хятад эдийн засаг өөрөө энэ жилийн хувьд бол нэг 5% эдийн засгийн өсөлттэй байна гэж харж ирсэн бол сая дөнгөж өнөө өглөөхөн хятадын одоо статистикийн орооноос гаргасан одоо хэвлэлийн хурал мэдээллийн дагуу бол бид нар энэ жилийнхаа 5% хүрнэ гэдэг бол амаргүй зорилт болохоор бол болчлоо. Цаашдаа одоо юу гэдгийг энэ худалдааны одоо сөргөлдөөнөөс болоод за энэ тарифын бодлогоос болоод Америк хятадын хооронд энэ одоо геополитикийн нөхцөл байдлаас хамаарат цаашид эдийн засгийн нөхцөл байдал болоод түүхийдийн үн өөр ирэх нь бол тодорхойгүй байна гэдэг зүйл бол хэлж байгаа. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн одоо бас энэ их хариуцлагатай цаг үеч төр ирээд байна. Магадгүй одоо ирэх нэг энэ 2-3 хоногийн дотор бол нөхцөл байдал энэ жилийн дүр зураг ирэх одоо 3-5 жилийн эдийн засгийн төлөв байдал бол тодорхой болно гэж бол сарж байгаа. За ингээд сая одоо хятадын одоо гол ирэх 5 жилийн төлөвлөгөө батлах бас их хурлууд одоо хуралдаад үндсэн бодлого шийдвэрүүдээ гарна. Тэн дээрээс цаашид үйлдвэрлэлийг хэрхэн ямар нөхцөл байдал руу шийдвэрлэх вэ? За магадгүй гангийн үйлдвэрлэл хэрэг үү? Гангийн одоо тарифууд нь ямар байх вэ? Үүнээсээ болоод нүүрс болон одоо түүний эрэлт нийлүүлэлт үний хэмжээ хэр байх вэ гэдэг нөхцөл байдлууд бол тодорхой болно. Тэгэхээр манайх шиг одоо юу гэдгийг бүх эдийн засгийн бараг 80-90% нь бол яг уул уурхаагаас хамааралтай гинтийн одоо савлгаан дүртэмтгий энэ улс орны хувьд бол хамгийн л одоо муу хөлбраар тооцож хамгийн одоо юу гэдгийг эзэлттэй нөхцөл байдал бол бас төсөв тооцоолол хийх зайлшгүй шаардлага бол байна л гэж бол бас харагдаад байна. Гэхдээ бухгалтерийн уралдаанаас элдв байдлаар бол банк үйлдвэрлэлээ бууруулна гэсэн ийм мэдээлэл өгсөн гэж үзээд байгаа л да. Тэгээ хэмжээнээс бол яг Монголын хувьд бол
жилдээ нэг тийм 70-80 сая тонн ус экспортлдог учраас за тухайн ган үйлдвэрлэлээр 150 сая тонн хэмнэн ус шаардлагатай. Энэ дээр Монголоос авч байгаа нүүрсний нийгмийн дочийн даахгүй нөлөөлөхгүй гэдэг зүйлийг засгийн газраас ч гэсэн өгч байгаа. За саний сайдын үед ч гэсэн энэ мэдээлэл өгсөн шүү дээ. Тэгэхээр нэг талаасаа тийм бол ч үн хайшийн үед бол өөрөө манайд маш том хүнд цогцолт өгч байгаа юм. Тэгэл байх тийм. Гэтэл бид нэр төсвөө батлагтаа өөдрөг төсвөлөөр буюу 105 ам доллар төсвөлж гисэн. Тэгээ одоо энийг дагаад үр дагавар төсөв төрийн тодтгол хийх үү гэдэг асуултын тэмдэг үлдээд байна л да. Тэгэхээр ер нь энэ төсөв тодтгол хийх нөхцөл байдал яг үүсчихэж байгаа юу? Хэрвээ хийхээр бол бид нар одоо яг хэдийн хугацаанд одоо яаралтай хариу арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байгаа юм байна. За тэгэхээр яг би зүгээр энэ асуудал дээр одоогийн нөхцөл байдалд нийцүүлэл ярихаас арга байна. Одоо бид нар үндсэндээ энэ түүхий эдийн үнийн юунд болоод энэ худалдааны сөргөлдөөн тарифын бодлогч гэдэг юм уу. За энэ нөхцөл байдлаас улбаалаа. За дээрээс нь манай өөрсдийн дотоодын нөхцөл байдал хариуцлагагүй үйлдвэрлэж гисэн байна л да. Бид нар одоо үндсэндээ энэ төсвийн хэд хилэлтийн хүрээнд одоо нэг талдаа энэ бас яг импортоо хэд дэмжсэн төсвийнхаа хэтэлтээс хамаарад төлбөрийн эзэдтэй сөргөөр нөлөөлөгч гэдэг юм уу ханш болоод нөөц бодлогынхаа үйл дээр сөргөөр нөлөөлөх ийм нөхцөл байдал бол үүсэж байна л да. Тэгээд одоо үндсэндээ үүний хамгийн ихний тохиурч гэдэг юм уу дохой гэдэг юм уу энэ зүйл бол үндсэндээ угаасаа алтны үнээс гарч ирж байна. Угаасаа алт ус чирэг гэдэг бол цаашид нөхцөл байдал сайнгүй байх ихний тохиол гэж бол үздэг. За дээрээс нь одоо бас яг мөнгөний бодлого талаасаа макро эдийн засгийн зохистой тэнцлийг хадгалах үүднээсээ бол үндсэндээ мөнгөний болон сангийн бодлого бол хоёулаа уялдаатай байж энэ одоо макро эдийн засгийн зохистой бодлогын зохицуултыг бол хийж идэг. За гэтэл сая одоо манай Монгол банкны зүгээс 3 сарын 10-нд бол мөнгөний зөвлөл хуралдаад, мөнгөний бодлогын зөвлөл бол хуралдаад үндсэндээ мөнгөний бодлого талаас авах ёстой шаардлагатай арга хэмжээг бол би хувийн худаас авлаа гэж харж байгаа. Бүхэл бүтэн 2 оронтой тоогоор буюу бүхэл бүтэн 2 тоогоор 10-аас 12% бодлогын хөг нэмэгдүүлэх шийдлийг бол гаргаж ирж байна. Тэгэхээр энэ өөрөө нэг талдаа одоо юу гэдэг учирч болох эрсдлүүдийг тухайн тэр одоо ханш болоод инфляци өсөлтийг бууруулах үүднээс л тодорхой хэмжээнд хязгаарлах энэ бодлогоодыг бол Монгол банкнаас бол гаргалаа гэж харж байгаа. Нөгөө талдаа одоо бид нар зөвхөн мөнгөний бодлого нь Монгол банкнаас зохицуултын арга хэмжээг авахаас гадна дээрээс нь засгийн газар бол улсын их хурл гэсэн асуудал дээр онцгой анхаарч төсвийн бодлого талаасаа одоо сангийн бодлого талаасаа бол бид нар зохицуултууд хийх ёстой гэж харж байгаа. Тэгэхээр өөрөө юу гэсэн үг гэхээр үндсэндээ нэгэн ялтай ойрын хугацаанд бид бас төсвийн тодтголыг бол хийх зайлшгүй шаардлага байна. Эдийн засгийн хүндхэн цаг үе дээр бол ямар ч тохиолдолд бид нар мөнгөнийхөө нөөцийг бүрдүүлэх хадгалах арга хэмжээг авах ёстой. Төсөвдөл дараач гэсэн бид нар өөрсдийнхөө бас нэг нөөцөө хадгалах, хөрөнгөлүүлэх эргээгээд одоо юу гэдэг зөв зохистой зарцуулах тал дээр бол арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байна л гэж харж байгаа. Үндсэндээ одоо бид нар бас асуудлыг аль болох хөндрүүлэхгүйгээр эргээд одоо магадгүй одоо шуурхай энэ асуудалд хандаж болгоомжтой хандах зайлшгүй шаардлага байна. Бодит эзэслүүд бол үндсэндээ гадаад зах зээл дээрэж дотоод нөхцөл байдал дээрэж бол байна. Өөрөөр хэлэх юм бол одоо юу гэдэг нь дотроо бодолтой доороо сууртай байх гэдэг асуудал л да. Тэгэхээр магадгүй хуучин ч одоо өмнөх оны төсөв хэлж байгаа энэ оны төсөв хэлж байгаа үед бол бас өнгөрсөн онд бас өөрийн талаас хилжил байсан. Аль болох бид нар ирэх 3-5 жилийн хугацаа эзэлтэй байгаа учраас төсвийн зардлыг өмнөх одоо юу гэдэг 24 оныхын зардлын хэмжээнд барих ёстой. Ингэж одоо бид нар тодорхой хэмжээнд бас одоо төсөв мөнгөнийхөө нөөцийг бол хадгалах. За валютын ханшийг өсөхгүй байх, инфляцаа нэмэгдүүлэхгүй байх, замун дээрээс нь валютын урагшлыг гадагшуулахгүй байх ч гэдэг юм уу. Ханшийн савлгаа үүсэхгүй байхын эслүүдийг бол хийх ёстой гэдэг зүйл байсан. За хувийн байр суурь ч гэсэн яг энэ байр суурин дээр бол одоо хэвээр байгаа. Яагаад гэхээр өнөөгийн нөхцөл байдлыг бодтоор дүгнээд үзэхээр үндсэндээ бид нар бит хэмжээ хэдийн нэмэгдлээч гэсэн дахиад энэ одоо үнийн савлгааны асуудал бол үндсэндээ хэцүү байна. Тэгэхээр Монгол улсын бид нар ярьж байгаа зүйл бол төсвийнхаа бодлого дээр. Өнөөдөр бид нар эдийн засгийн төдийлөн төрөлжөөнгөө байгаа тийм нэг зүйлээс нэг салбараас нэг бүтээгдэхүүнээс хэтэрхий хамааралтай байгаа. Ийм нөхцөл байдал дээр бол үндсэндээ одоо бидний хувьд нөгөө нэг олон жилийн хугацаанд ярьсан мөчлөг сөрсөн, уул уурхайн мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг бол бид нар зайлшгүй хэрэгжүүлэх ёстой. Тэгэхээр үндсэндээ одоо энэний л гол үндсэн арга хэмжээ бол төсвөө тодтгол хийж тодорхой хэмжээний хэмнэлтүүдийг үүсгэх. Замун дээрээс нь бүр тодорхой ярих юм бол бид нар энэ төсөв тал дээр, төсөв мөнгө санхүү тал дээр бол импортыг хязгаарлах төсвийн бодлогыг бол зайлшгүй хийх бол шаардлага байна. Эслийг бол олон талаас нь арга зайлшгүй шаардлага бол байна гэж харж байгаа. Нэг талдаа одоо энэ дээр бол яг хийх гэж байгаа төсвийн тал дээр суугдсан байгаа хөрөнгө оруулалт холбоотой асуудал байна л да. Бид нар одоо нэг талдаа
энэ эдийн засгийг бол бас яг энэ одоо импортоор болоод тий гадаад зээл тусламжаарч гэдэг юм уу тодорхой энэ төсвийн мөнгөөр төсвийн зардлын тэлтэр бол бий болгодог. Тэгэхээр энэ дээр бол бид нар бас нэг талтай нийслэлийг олон талаас нь тооцож бол нөгөө талдаа одоо юу гэдэг улсын их хурлаар хилцүүлжсэн 14 мегаватт дээр ч гэсэн бид нар бас нэг цаг хугацаа болоод ирэм дараалал нь бол аш холбогдлоор бас ирэмлэх зайлшгүй шаардлага байна гэж. За улсын их хурлын баталсан энэ 14 мегаваттаас гадна нөгөө талдаа бас улсын их хурлын хяналтанд байхгүйгээр бид бүхний бас наривчилсан мэдээлэл байхгүй асуудлууд байна. Энэ бол нийслэл холбоотой асуудал байна. Улаанбаатар 2040 гээд энэ чинь 23 одоо төслийн асуудлууд хөндлөж яригдж байгаа шиг байна. Ерөнхий өнгөрсөн одоо хэвлэл мэдээлэлээс авж байгаа мэдээлэлээр аваад үзэх юм бол үндсэндээ эх 25 жилийн хугацаанд 236 их 80 төгрөгийн одоо энэ 23 төслийг хэрэгжүүлнэ гэдэг асуудал хэрэгжиж байгаа юм л да. Тэгээ нэг төсөл магадгүй 10-аас 20 их 80 дэж гэдэг юм уу. За эргээд одоо юу гэдэг нь 236 их 80-ийн энэ нийслэлд хэрэгжүүлэх төслүүдээс бараг одоо 100 орчим их 80 буюу 94.8 их 80 төгрөгийг бол улсын төсөв болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ гэдэг зорилтыг төвшүүлээд байгаа. Тэгэхээр үндсэндээ манай улсын чинь эдийн засаг хөрөж жижигхэн төсвийн хөрөө орлого бүрдүүлэлтөөрөө бас нэлээд бага тий зөвхөн энэ оны төсвийн маань одоо зарлах гэдэг аваад үзэх юм бол 33.8 их 80 төгрөг байдаг. Гэтэл түүнээс одоо 3 дахин давсан их хэмжээний зарлагыг одоо зөвхөн нийслэл зориулж тий улсын хамт төсвөөс орон нутгийн хамт төсвөөс зарцуулна гэдэг нь бол бас нэлээд хүндхэн байна. Тэгэхээр бид нар бол цаашдаа бас энэ асуудалд илүү бодиттой хандаж асуудлыг олон талаас нь харж эслүүдийг бас сайтар тооцоолох зайлшгүй шаардлага байна гэж харагдаж байгаа. Тэгэхээр бид нар нэг талдаа бас юм одоо юу гэдгийг нөгөө хийх гэсэн асуудлын мөрөөдлийн жагсаалтаар бол амьдч бас болохгүй болчиход байна. Үүнийг бол цаг хугацааны хувьд ирэмблэх ёстой байна. Ач холбогдолтын хувьд ирэмблэх ёстой байна. Ач холбогдлоор нь ирэмбэлж түүнийг дараалуулж цаг хугацааны үе шаттайгаар зөв зүйлийг бол хийх ёстой л гэж бол бас харж байгаа. Улмаар одоо яг нэг талдаа болгоомжлоод байгаа зүйл маань бол нэг талдаа бид нар одоо энэ олон төслүүдийг зэрэг хэлж болохгүй гэдэг асуудал байна. Нөгөө богино хугацаанд хамгийн түрүүнд ач холбогдлоо төслүүд бол хийх ёстой. Мэдээж энэ бол сая энэ газрын төсний үйлдвэр байна те. Эргээд нөгөө нэг импортоор оруулж байгаа түүхийг бүтээгдэхүүнийг бид нар орлуулах бүтээгдэхүүн дотоодоос үйлдвэрлэх асуудал байна. Энд бол номер 1 асуудал элчин хүчний асуудал байна. Бомбтой нөгөө хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал байна. А бусад зүйлүүд бол магадгүй бид нар нөөц боломж олцсоо бий болсон үедээ эдийн засгийн нөхцөл байдал гайгүй болсон үед те 5 жилийн дараа 10 жилийн дараач хэрэгжүүлж болох асуудлууд бол байгаа. Тэгэхээр энэ дээр бол бид нар их хэл зүй харж хийхгүй болвол нөгөө нэг одоо нэг талдаа импортыг дэмжсэн энэ асуудлууд маань бол эргээд нөгөө нэг валютынхаа гадагшлах хурцлыг нэмэгдүүлдэг, эргээгээд ханшийн савлгаагаа нэмэгдүүлдэг, бодит одоо эсд нь бол валютын ханшин дээр үүснэ. За ингээд үүний нөлөөлөл нь гадаад валютынхаа албан нөөцөн дээрээс өргөнлөх асуудал байна. Дөнгөж саяхан 2-3 сарын өмнө гэл аваад үзэх 5.5 их тэрбум долларын валютын нөөцтэй гэжсэн Монгол банк маань бол өнөөдөр 4.4 тэрбум ам долларын валютын нөөцтэй. За эргээгээд энэ маань бол яг одоо улс орны маань одоо импорт хэрэгцээнд 4.5 сарын л бодит хэрэгцээнд хангалттай хэмжээний ийм нөхцөл байдалтай байна. Тэгэхээр одоо бол бид нар энэ цаг хугацаа нөхцөл байдал тодорхойгүй байгаа цаг үе дээр ёстой нөгөө нэг төсвийнхаа болон мөнгөнийхөө нөөцийг бүрдүүлэх, хадгалах, за бодит эрсдэл учрлаа гэхэд бол түүнд хамгаалалттай байх. Энэ одоо асуудал бол хамгийн чухал зүйл бол байгаа даа. За эргээд импорт өрөө нэмэгдснээсээ болоод энэ ханшийн савлгаа өрөө хязгаарлагдахгүй нөхцөл байдалд үүсэх үедээ эрсд бидний тооцож яснаас илүү хүнд нөхцөл байдалд орох үедээ хямралын нөхцөл байдалд оруулахгүй байх асуудал бол үндсэндээ бид бүхний хамгийн том асуудал байна. За хаврын чуулганд өгж өнөөдөр бас одоо нээлттэй хийлээ. За улсын хурлын дараач гэсэн нээлтийнхээ үгэн дээр бас хэлсэн. Бид бүхний хувьд бол үндсэндээ одоо бас энэ гол энэ бодит эрсдлүүдээс бол хамгаалах асуудал байна. Тэгэхээр одоо энэ хаврын чуулганд гол хэлцэх асуудал маань бол нөгөө нэг ирэх 3 жилийн төсвийн хүрээний мэдээллийг хилцдэг тий хаврын чуулганаар хилцдэг асуудал байгаа. Тэгэхээр одоо энэ дээр л одоо бид нар их л зөв бодлого гаргахгүй бол өмнөх 3 жилийнхаа алдаанаас тий ковидын дараах 3 жилийн одоо энэ алдаан дээрээс бас нэг сургамж авч ирэх 3 жилээ яах вэ гэдэг зөв бодлогыг гаргах зайлшгүй шаардлага бол байна гэж харж байгаа. Тэгэхээр энэ дээр төсвийнхээ хүрээнийхээ мэдээллийг баталгаа бид нар бас их маш болгоомжтой хандаж олон хувилбар энэ асуудлуудыг бол тооцож хямралд оруулахгүй байхын нөхцөлийг бол улсын хурл бол бодиттой гаргаж өгөх ёстой гэж харж байгаа. Засгийн газар ч гэсэн төсвийнхээ хүрээний мэдээллийг тооцож оруулж ирэхтэй. Энэ мэргэжлийн судлаачд болоод тэдгээрийн одоо санал зөвлөмжүүдийг бас харгалзаж үзэж. За дээрээс нь олон улсын нөхцөл байдал, за энэ олон улсын одоо төсөв санхүү болоод эдийн засгийн шинжээчнээ хийж байгаа судалгаанууд бас нэлээд тооцож авч байна. Одоо бол бид нар энэ өөдрөгөр тооцдог цаг бол биш. Орлогыг бол орлого буурчгын цаг үе дээр яаж одоо юу гэдгийг ханш өссөн үед яах вэ гэдэг нь хөлбөрүүд биднэрт нэг талдаа
хөлбраа тооцож төсвийн орлого зарлагыг одоо төсөөлөл эрхэх үү гэдэг асуудал бол гарах зайлшгүй шаардлага байна л гэж харж байгаа. Тэ? Тэгэхээр энэ өөрөө гол үндсэн асуудал болох нь гэж бол харж байна. Нөгөө талдаа томороо харах юм бол ерөөсөө эдийн засгтаа ямар нэг одоо дарамт үүсэхгүйгээр төсөв санхүү дээр эрсдэлгүй байдлаар нь асуудлуудыг шийдэх энэ хөлбруудыг гаргаж ирэх зайлшгүй шаардлага байна гэж харж байна. Таны ярианаас төсөв толгом нэг зайлшгүй юм аашигтанаас би авчлаа гэж байна. Нөгөө талаас хэрэг тослохоор бол таналт хийх зарим төсвүүд тийм ээ засгийн газраас ирэх дараатаа байлгах нь шаардлагатай юм гэдэг агуулгууд нөлөө. Тэгээд ер нь бол Монгол банкнаас авч байгаа юм арга хэмжээ ч гэсэн тийм нэг талаа ирээд бид нэр яг өнөөгийн эдийн засгийн нөхцөл ковид үеийг онгорчихсан тийм яг тэр үед татж байгаа юм зүйлүүдийг хараад байна л да. Тэгэхээр одоо зайлшгүй тодтгол хийлээ гэхэд засгийн газраас бол тодтгол хийх тийм ээ ийм нөхцөл байдал руу ороогүй гэдэг тайлбарыг удаа дараагаад байгаа. Ялангуяа сангийн сайд бол тийм ээ төсөв тодтгол хийх хуулийн үндслүүдийг яг одоогоор засгийн газраас нотуулахгүй ажиллаж байна гэдэг ийм ярьсыг илэрхийлж байгаа юм. Тэгэхээр үүсгэсэлхийг хөгжүүлж байгаа ажлуудыг яг одоо энэ төсөв дээр байгаа юм байр суурийг юм хөлтөх байгууллагууд гэж харж байна. Одоо мэдээж бид нар энэ дээр ажлыг гаргаж нэлээд хугацаанд зайлшгүй шаардлагатай байна. Гэхдээ маш богино хугацаанд одоо шуурхай арга хэмжээ авч шийдлээ гаргахгүй болохгүй болчиход байна. Үндсэндээ Монгол банкнаас авч байгаа шийдэл бол 2% бодлогыг хөгсөж байна. Бид нар чинь одоо яг өнгөрсөн оны 2024 оны 9 сард гээд аваад үзэхэд харьцангуй нөхцөл гайгүй байсан тийм. Тэгэхэд бол манай бодлогын хөв маань бол одоо жишээ нь 10% та байсан. Өнөөдөр тэндээс хойш харьцангуй доктортойгоо бид ингээд 10% та 3-4 сарын хугацаанд барьж ирсэн бол огцсон одоо 3 сарын 10-нд бол 2 бүхэл тоогоор өсөж байна. Тэгэхээр бол үндсэндээ та бүхэн ч гэсэн бас аваад үзэх хэрэгтэй. Яг Монгол банкнаас сүүлийн жилүүдэд хизээ одоо юу гэдэг бодлогын хөвөг 2 бүхэл оронтойгоор нэмэгдүүлж исэн бэ гэдэг асуудал. 10%-аас 12% л байна. Энэ өөр юу гарч ийнэ гэхээр үндсэндээ бол зах зээл нийлүүлэгдэх одоо зээл болоод мөнгөний нийлүүлэлт бол өөрөө багасна гэсэн үг, илүү өндөр өртөгтэй болно гэсэн үг. За дээрэс нь дэлхийд дээр ч гэсэн угаасаа энэ 2025-26 оны хугацаанд ч гэсэн ерөөсөө аливаа энэ санхүүжилтийн их уср бол нэлээд амсгалтай байх, нэлээд зээлийн хөөрөө угаасаа өндөр байх ийм төлөв байдал угаасаа байх. Тэгэхээр Монгол банкны энэ гаргаж байгаа шийдэл ч гэсэн өөрөө биднэрт бас нэлээд том дохио болов гэж харж байгаа. За би зүгээр сүүлд сая бас Монгол банкны энэ бодлогын хөв нэмэгдүүлж байгаа шийдвэрүүдийг аваад үзэх чинь бид нар ковид үед ингэж өсөж ирсэн. Яг ковид үед чинь ингээд 22 онд за 6 сард 10% тавьсан бодлогын хөв 9 сард нь яг 2% нэмэгдүүлэх гарч ижсэн асуудал байна. Тэгэхээр энэ өөрөө нэг талтаа бол нэлээд бас харангийн дохио дэлтэж байна. Нэлээд бас нөхцөл байдал хүндэж байгаа юм бол дэлхийл байна гэж харж байгаа. Тэгэхээр бид нар илүү уг нь бол одоо бас төсвийнхаа бодлогыг хэмжиж бас зардлуудаагаа одоо бас хязгаарлаж ийж те эргээд энэ одоо импорт дээр бас тодорхой хэмжээний хязгаарлалтуудыг тогтоож ийжл энэ төлбөрийнхөө тэнцлийн хүндрэлийг давах, өөрийнхөө дарамтаас буурах, залгуулад одоо юу гэдэг ханшийн суларлаас эрсдэл одоо сэргийлэх ийм одоо боломж олцоолол бүрдэнэ. Тэгэхээр одоо бол улсын их хурл нэг талдаа Монгол банктайгаа хамтарч, засгийн газартайгаа хамтарч энэ одоо магадгүй энэ тодтол хийх асуудлууд дээр за төсвийн хүрээний мэрэгдлийг хилцэх үед бол бодлогын шийдвэрүүдийг зөрчилдөөр харах зайлшгүй шаардлагатай байж байна. Засгийн газрын байр суурь бол яг нэг байр суурьтай яваад шүү дээ тийм ээ. Тодтол огт хийхгүй юм боломж авахгүй гэдэг юм яриад байна. Тэгэхээр ер нь энийг яг юу гэж харж байгаа вэ? За хэрэг тодтол хийх юм бол одоо яг бонд авах юм тийм ямар аргаар одоо энэ төсвийн хүндрэлийг ер нь даван туулах гэсэн юм бодлоготой байна гэж ер нь харж байгаа юм тийм ээ. Тэгэхээр хилээд байгаа зүйл ерөөс яагаад бид нар одоо юу гэдэг чинь шуурхай хугацааны арга хэмжээ авах хэрэгтэй юм бэ? Төсвийн тодтолыг хийх хэрэгтэй юм бэ? За дээрэс нь одоо энэ төсвийнхээ хүрээний эх жилийн 3 жилийн мэдээлэл дээр онцгой болгоомжтой хандах хэрэгтэй юм гэдэг асуудал маань ерөөсөө бодитын эдийн засгийн эрсдлүүдийг л зөөлөн газардуулах асуудал байна. Тэгэхээр бидний бодлогын шилжилтүүдийг бол бас зөв овч шуурхай энэ шилжүүлэлт хийх хэрэгтэй байна л гэдэг асуудал байна. За хэрв засгийн газар магадгүй зөвхөн улсын хурлаар батлагдсан улсынхаа одоо төсөв талаасаа авч үзээд байгаа бол бас бидний чинь сан нэгдсэн төсвийн асуудлууд гарч ирж байна. Тэгээ саана одоо чинь сангийн яамны чинь энэ сайтууд өөрсдөө нь албан ёсны сайтаар тавигдсанаар бол энэ жилийн хувьд бол чинь нийт зарлага болоод хөрөнгө оруулалтын хэмжээний асуудлууд гэдэг нийт үнээр наваад үзэх юм бол нийт зарлага өөрөө 38 их нийтэд асуудал гарч ирж байна. Тэгэхээр энэ өөрөө 5 их нийтийн зүрх өөрөө ханаас гарч ирнэ гэдэг асуудал бидний хэлж үзэх хэрэгтэй болчиход байна. Нийслэл өөрөө 5 их нийтээр чинь те ийм хэмжээний хөрөнгө оруулалтууд гэдэг юм ийм хэмжээний илүү их зардлуудыг гаргахаар төсөөлж байгаа бол бидний энэ чинь төсөөлөөгүй тооцоолоогүй бодит эрсдлүүд бол бас нийтдээ бодитоор нүүлж яана гэсэн үг болчихж байгаа.
Тэгэхээр энэ болгон дээр бид нар тооцож үзэхгүй бол үндсэндээ бид нар тэр хэмжээгээр л эргээд энэ төсвийн тэлэлт болоо зардлын өсөлтөө. За дээрэс нь одоо юу гэдгийг энэ импортод өөрөө сөргөнлөх асуудал байна. Үндсэндээ улсын төсвийн 70-80% нь автоматар угаасаа импортыг дэмждэг. Тэгэхээр бид нар энэ хэмжээнд одоо чинь утга хязгаалтууд хийхгүй бол ингээд сөргөөр бол бодитын урсгал болоод ханшийнхаа өсөлтнөр бол сөргөөр нөлөөлөл ингээд ханш өрөөс авалгаанд төртөх ийм бодит төслүүд байна гэж харж байгаа. Тэгэхээр энийг одоо нэг талдаа бодит мэдээллийг сангийн яам засгийн газар бол бас бодитоор төвлөрөх ёстой. Монгол банк ч гэсэн эндээ бас бодитоор улсын их бол мэдээллүүдийг өгч. За ингээд гурван талаас хамтраад бол энэ шийдлүүдийг зоригтойгоор гаргах ёстой гэж харж байгаа. Тэгэхгүй цаг хугацаа алдах тусам нөхцөл байдал илүү хүндрэх эргээд одоо юу гэдгийг чинь ингээд валютын гадагшлах урсгал болоод импортын дээр бол сөргөр нөлөөлөл гэж харж байгаа. Хугацаа алдах тусам. Яг хэдийгээр тодтгол хийх үү гэсэн байр суурьтай байгаа юм ч тийм. Нөгөө талаасаа хуулийн цааш ашиглах гэдэг юм тийм. Эсвэл одоо бусад одоо бүрүүдтэй холбоотой одоо Улаанбаатар 20 40 ч гэдэг юм тийм. Мөчгөрхий төлөвлөгөө за бусад одоо хөрөнгө оруулалтыг биелүүлэх гэдэг юм. Хуулиудад дээр ер нь яг энэ тодтголтой холбоотой зардал бусад дээр бүрүүдийн зардлаа тусгаад оруулах эрсдэл юм байна шиг хадлаа байна. Тий, зөв. Тэгэхээр бид нар ерөөс ямар нэг байдлаар одоо тодтол хийхгүйгээр ч гэдэг юм уу, ямар нэг байдлаар одоо арга цаах нөхцөл байдлыг бол бид нар бас авч үзэж болохгүй. Ямар нэг гал унтраах байдлаар асуудал бас хандаж болохгүй. Инх тусам нөхцөл байдал илүү хүндрэх гэсэн болчих. Тэгээ одоо жишээ нь бид нар одоо өсвөсөөгөл энэ макро эдийн засгийн зохистой байдлаа тэнцлэгээ яаж шатгалах вэ? Зохистой байдлыг яаж хангах вэ гэдэг асуудал өндөр хамгийн том асуудал болчиход байна. Төсвийн санхүүгийн одоо доктортой байдлын асуудал өөр хамгийн том зарчмын асуудал болж байна. Тэгэхээр бид энэ дээр л зарчмынх нь одоо өнцгөөс хандаж асуудал илүү томоор бас харж илүү урт хугацаанд улс орны нөхцөл байдлыг илүү хямрал өртөөхгүй байх доктортой байх талаас нь асуудалд хандах ёстой л гэж харж байгаа. Тэгэхээр энэ үндсэн дээр бол бид нар зайлшгүй одоо бас нөхцөл байдалд бол бас зөвөр үлдэгэл тийш шийдлийг бол гаргах ёстой. Эргээд одоо ямар нэг байдлаар илүү тодтол хийхгүйгээр ч гэдэг юм уу эсвэл хуулийн цорхоо ашиглаж ямар нэг байдлаар одоо хуулийн өөрчлөлтөөр асуудлыг шийдэх үл энэ өрөөсгөл асуудал болно, буруу зүйл болно. Хор өшг нь илүү л одоо юу гэдэг урт хугацаанд удаан хугацаанд нөлөөлөх нөхцөл байдал үүсгэх юм бодистэл байна л гэж харж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бид нараас илүү мэргэжлийн шинжээч нарын санаа оноо бас нэлээд сайтрах харах хэрэгтэй. Угаасаа дэлхийн нөхцөл байдал гэсэн бидэрт угаасаа одоо ирэх 5 жилийн хугацаанд бүх зүйл тодорхойгүй байна шүү дээ. Тэгэхээр бид нар олон улсын нөхцөл байдлын юм хүнд байгаа цаг үе дээр бол хамгийн муу хөлбөр хамгийн одоо эрсдэлгүй хөлбөр асуудлуудаа тооцох зайлшгүй шаардлага байна. Тэрнээс одоо бид нар нэг талдаа эдийн засгийн өсөлтийг бол хүчээр бий болгох гэж оролдох шаардлага бол байхгүй. Яг асуудал илүү прагматик хандаж илүү асуудалд одоо бодтоор үн зөвөр хандаж шийдлүүд гаргах зайлшгүй шаардлага байна л гэж харж байгаа. Шимчлэн нэг юм үйл нөлөөлсөн. За 5 дугаар сарын 1-ээс дулаан нүний 80% нөлөөлөх асуудал яригдмагц. За ялангуяа Монгол банкны ерөнхийлөгч бодлого бүх 2 мөржлөөр үсгэсний одоо тийм гол одоо шалтгаан инфляц дээр нөлөөлж байгаа хамгийн том жин дарж байгаа зүйл бол энэ төрийн үйлчлэгээний тийм ээ татвар хугацаанд нэмэлтүүдтэй холбоотой юм гэж хэлжсэн л дээ. Ялангуяа импортыг дэмжиж байгаа тийм ээ энэ байдлыг. За үүний дараагаар засгийн газраас нэг ялгаагаар за тэр үйлчлэгээний зарим одоо энэ татвар илбэг энэ залтуудыг нэмэхгүй төв хугацаанд хойшлох шийдвэр юм шиг бодох хугацаанд бодлоо. Тэгэхээр өөрөөр хэлбэл Монгол банкны ерөнхийлөгчийн инфляц дээр дарамт үүсгэж байгаа гэдэг энэ асуудлын араас засгийн газар одоо хариу арга хэмжээ авах маягаар ийм мэдээлэл хийлээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэгэнт цахилгаан мөнгөөр баримт ч гэсэн одоо л яг дулаан мөнгөний хойшлуулах гэдэг ийм зүйлийг ярьж байгаа. Цаашаа бас бусад төвлөрлийн зарим зардалыг нэмэхгүй юм байна. За 4 сарын 1-ээс хөдөлмөрийн үйлсний доод хэмжээ тийм ээ 702 мөнгө хөгжүүлнэ. Тэгэхээр энэтэй холбоотойгоор энэ татвар хураамжийн зардалыг нэмэгдүүлэхгүй гэж байгаа маань нөгөө талаас бас яаж үлдэж орж ирэх вэ? За энэ бас магадгүй юм төсөвдөр бас ямар нэгэн байдлаар чинь дарах үс нөлөөлөх үү? Бидний яг одоо аваад байгаа юм хөдөлмөрийн доод хэмжээг нэмэгдүүлэх асуудал нэг цаг үе болсон гэх юм. Одоогийн эдийн засгийн төсөл. Тэгээ. Хувийн талаас ч гэсэн яг бас би бас яг эрчим хүчний тарифын өөрчлөлтөд холбогдуулаад за эрчим хүчний шинжилгээ реформын асуудлыг бол бас цаг хугацааны зөвлөлт асуудал бас нэлээд одоо боломжлоод байгаа. За яг жишээ нь яг нөхцөл байдал бас юм өндгөн байгаа цаг үе дээр давхцуулж бас хийж байгаа асуудал бол нэг талаа бас тэр анхаарал тустай асуудал нэг болчиход байна. Өнөөдөр чинь одоо инфляцийн түвшин бол үндсэндээ
харьцангуй одоо 9 сард 7% байсан бол тий эргээд сая ингээд оныхон төгсгөлөөр 9.2% болж өссөн. За эргээд сая нэг сард гээд аваад үзэх юм бол 9.6%. За улсын хэмжээнд үндсэндээ 9.6% байгаа бол Улаанбаатар хотод бол үндсэндээ 2 сарын сүүлээр ингээд инфляцийн түвшин 10.2 буюу ингээд бүхэл төр орчлоо. Тэгэхээр бид нар 3 сарын төгсгөлөөр одоо гүйцэтгэл хэрхэн гарахыг бас төсөөлөх арга байхгүй. Хэрэг давхар тоор орох бодис бол үндсэндээ байна. Бидний үндсэн гол зорж байгаа зүйл маань яаж инфляцийг даан ордоо тоонд барих вэ? Яаж бага хэмжээнд бодит хэмжээнд нь барих вэ гэдэг асуудлууд байдаг. Цаашид одоо юу гэдгийг ирэх саруудад инфляцийн нөхцөл байдлаар ирэхийг бол төсөөлөх хийх боломж олцоо бол одоогор бол байхгүй байгаа юм л да. Тэгээд үндсэндээ хавар дөрөөл бас мэдэж байгаа. Тэгээд үндсэндээ одоо эд ажлын сэсүү эхэлдэг уул уурхай болоод барилгачдын одоо үндсэн бас удирлууд одоо ингээд эхэлж байна. Тээвэр логистикийн асуудлууд бас нэлээд асуудал дагуулна. Тэ ингээд үзэхээр бол үндсэндээ уул уурхай тээвэр барилгачдын одоо энэ нөхцөл байдлаас үүдээд инфляц бас хэрхэн одоо өсөлт нэмэгдэх вэ? За дээрээс нь шатхуун. За үүнээсээ бол болоод үндсэндээ энэ хаврын одоо энэ инфляцийн асуудал маань бол эргээд бас намартаач гэсэн яг шатхуун болоод үйлдвэрлэлт хөрөнгийн эрэлт нийлүүлэлтүүд бол шууд нөлөөлөд ингээд явчихдаг. Үнэн дээр нөлөөлөх асуудал байгаа юм да. Тэгэхээр бид хүний хувьд бол бас одоогийн зүгээр одоо юу гэдгийг хэрэглээний үнийн индексээс гадна яг оны төгсгөлд одоо далд болоод бодит одоо инфляцид маань бол бас яг хэрхэн нөлөөлөд нөлөөлөх үү гэдэг асуудлуудыг бид нар тооцох зайлшгүй шаардлагатай байна. Энэ дээр бол уг нь бол Монгол банк болоод бас манай энэ засгийн газараас нэлээд хуцтай хандаж асуудлуудыг бол бас нэлээд тооцож төсөөлж бол харах хэрэгтэй байна. Тэгэхээр бидний тооцож одоогор тооцож чадахгүй байгаа асуудлууд маань бас оны төгсгөлд ирэх үү гэдэг асуудлыг илүү одоо олон талаас нь бол харж эслийг бол бид нар тооцох талаас нь бол анхаарч үзэх зайлшгүй шаардлага бол байна л гэж харж байгаа. 2025 оны төсвийн 20 дарснаас хойш гэмээр яг одоо төсвийн бодлогдсон төсвийн ажлын хэсгийг тааруулчихсан. Тэгэхээр тухайн үед яг энэ эрсдлүүдийг хэрхэн тооцоолж дүгнэжсэн бэ? За одоо төсөв батлагдсны дараахан одоо улсын хурлын хаалттай зэрэгцээ тосгол орхон хавь үзүүлсэг ажлын хэсгийг маш их хэлжсэн. Одоо энэ төсвийн алдагдaltaй батлагдчихлаа. Бид нар алдагдaltaй батлагдчихсан төслийг алдагддаг болгож тэмээ батлуулаад үзүүлээ маш их ярьсан. Гэтэл ингээд эдийн засгийн нөхцөл байдал нь өөрөө эсрэгээр ингээд 3 амт болчихлоо. Тэгэхээр одоо ер нь ажлын хэсгийн тухайн үеийн тооцоолол нь юу гэсэн бэ? Одоо тэгэхээр энэ дээрээс ер нь ямар үзэл өгч байна? Тий. Тэгэхээр яг 2025-ны төсвийг хэлж байгаа үед ч гэсэн би бас хувийнхаа байр суурийг хэлж л байсан. Бид нар аль болох л ерөөсөө 2024 оныхоо зарлагынхаа дээд хэмжээ буюу одоо засгийн газар хамгийн их өргөн баригдсан өөрөө 35.8 их найдаас 5 их найдаар зайлшгүй бууруулах шаардлагатай байна. Ядаж энэ 30 их найдаас бол доош бол оруулах зайлшгүй шаардлагатай байна л гэдэг асуудлыг бол гаргаж тавьж ирсэн. За ингээд бид нар бас Монгол Улсын эрхлэгч гэсэн энэ дээр онцгой анхаарал хандуулад нэг талдаа дахиад хоёр дахь төсвийг бол засгийн газар өргөн бариад ингээд улсын хурл бас энэ дээр ажлаас гаргаж ажиллаад за анх өргөн баригдчихснаас бол 2.4 их найдаар бууруулад 33 их найдаар бол баталсан байна. За одоо бол нөхцөл байдал бид бүхний тухай үед бас харж ирснаас ч гэсэн илүү одоо 3 сарын өмнөхөөс нөхцөл байдал бол илүү шал өөр болж гарч иж тээ. Тэгээ энэ худалдааны одоо гол эдийн засгийн гол одоо бас тоглогч болсон хятад болоод за энэ Америк нэгдсэн улсын бас худалдааны сөргөлт за мөн дээрээс нь тарифын бодлого өөрчлөлтөж гэдэг нөхцөл байдал бол бидэрт энэ төсөв тооцоолууд бол байгаагүй. Тэгэхээр одоо бол өшөөл одоо нөхцөл байдал бидний одоо 5 их найд гэж хэлж ирсэн бол тэрнээс өшөө илүү давуулж тооцоол зайлшгүй шаардлага үүсэж байна гэж бол би бас өөрийнхөө хувьдаас бол харж байгаа. Тэгээ нөгөө талдаа энэ төсөв болоод эдийн засаг хоёрыг бол салгаж ойлгох хамарч боломж олцвол угаасаа үндсэндээ бол байхгүй. Тэгэхээр угаасаа л бид бүхэн цаашаад одоо энэ төсвөөс тухайн жилийнхаа нэг эх оныхоо эдийн засгийн нөхцөл байдлыг бол илүү бас одоо тооцоолж харах боломж олцоод л гэсэн үг л дээ. Тэгэхээр одоо бол бид нар бас одоо өнгөрсөн 3 сарын хугацааны нөхцөл байдал өөрчлөгдөж байгаатай холбогдуулаад дахиад өсөх бодлоготой ч гэсэн өөрчлөлтүүдийг бол зөрөгтэйгээр хийгээд явах зайлшгүй шаардлага бол байна л гэж бол хараад байгаа. За бид бүхний хувьд хамгийн том алдаатай зүйл маань бол яг нэг талаа 24 оноос тухайн тэр 25 оны зардлын өсөлт маань өөрөө хэдий бид нар 2.4 их найдаар бууруулсан ч гэсэн бодтер аваад үзэх юм бол баг 3 их найдын өөрөө зөрүү гарч иж байгаа. Тэгэхээр энэ төсвийн зардал тэлэлт өөрөө өсөлтийн нөлөөлөл болгоомж юм бол ард иргэдийн амьдрал дээр эдийн засгийн одоо нөхцөл байдалд бол сөргөр нөлөөлж байгааг илэрхийлдэг. Тэгэхээр бид нар аль болох энэ эдийн засгийг одоо юу гэдэг дэмжихийн тулд
төсвийг илүү хунах, илүү одоо юу гэдгийг зардлын өсөлтийг хязгаарлах зайлшгүй шаардлагатай байна. Ингэж хийж л одоо илүү хувь хвшлээ дэмжих, эдийн засгтэр илүү хувь хвшлийн орон зайг нэмэгдүүлэх боломж олцсон бол бүрднэ гэж бол харж байгаа. Тэгэхгүйгээр бол Монгол Улсын макро эдийн засагт дунд хугацаанд сөргөөрнөлөх ийм дүр зураг бол байгаа л гэж бол харж байгаа. Төсвийг батлах үеэр нэг том алдаа гарч ирж байгаа. Ялангуяа хуульд тийм үү? Доктортой адилхан тухай хуулийн төсвийн гол тохируулгын залтыг аваад ирчихсэн юм. Тэгэхээр энэ хаврын шуулганараас таны өргөн барьж хэлцүүлэх гэж байгаа уран зүйлс залт байсан баха тийм үү? Хуулийн төсвийг маань яаж орж ирж байгаараа энийг юу нь хэлцэж зайлж тохируулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Магадгүй одоо өнгөрсөн үе даваа одоо ингэ ярих тийм ээ. Тэрнээс бодлоод өнөөдрийн бас нөхцөл байдал тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэж үзгүй. Гэхдээ таастай. Тий. Би яг нэг өнгөрсөн 24 оны 8 сард төсвийн тодгол дээр сангийн яамнаас бас оруулсан өөрчлөлтийг буцааж одоо өөрчлөх энэ бодлогын алдаагаа дахиж залруулах л энэ хуулийн ажлыг бол бас өргөн барьсан. Одоо өргөн барих ингээ бэлдээд ингээд саналыг аваад за ингээд эх 7 хоногт бол улсын хурлын дараад өргөн барихаар бол төлөвлөж байгаа. За төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд засгийн газраас нь оруулсан өөрчлөлтийг бол буцааж оруулах гэж байна. Энэ өөрөө юу юм бэ гэхээр нэг талдаа энэ суур тэнцэл болоод суур зарлага гэдэг нэрийн дор засгийн газар тодорхой хэмжээний энэ зардлын одоо өсөлтийг өөрөөсөндөө авах зардлын хязгаалтыг одоо өөрчлөх энэ өөрчлөлтийг бол хийсэн байсан. За хүнээсээ болоод үндсэндээ одоо тодорхой гол нөлөөлөл нь бол гарч ирж байгаа нь хэрэв бид нар тэр өөрчлөлтийг хийгээгүй байсан бол жишээ нь засгийн газар бол тухайн төсвийг анх 25 он төсвийг анх өргөн барихтаа 5 их нэтээр оруулж ирэх орон зай бол байхгүй байсан. Тэгээд өсөлт хязгаалт нь бол өмнөх 12 жилийн дундаж болон өмнөх жилийнхаасаа дээдлэн нэг одоо 10% л дээд хязгаар нь бол нэмэгдэх орон зай бол байсан л гэж бол харж байгаа. Тэгэхээр үүний гол хор уршиг нь бол үндсэндээ бараг 3 их нийтийн зөрүүгээр гарч иж байна. Тэгэхээр энийг одоо нэг талдаа төсвийн санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахын тулд энэ төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дээр хязгаарлаж ирсэн залтыг бол заашгүй их ёстой. Энэ бол Монгол улсын одоо дунд хугацааны төсвийн санхүүгийн тогтвортой байдалд бол ач холбогдолтой. Энэ бол нөгөө талдаа нэг саяг одоо уулуурхай нөгөө мөчлөгсөрсөн бодлогын нэг гол бас бодлого өөрөө болж таарж ирсэн. За дээрээс нөгөө нэг баач дизис буюу голланд өвчнөөс сэргийлэх үндсэндээ гол бас төсвийн тохируулга өөрөө байсан. Тэрний зохицуулт бол хийх ёстой. За дээрээс нь за энэ төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлтөөс гадна хувийнхаа үүднээс ч гэсэн татврын суур өөрчлөлтийг хийх бас бодлогын одоо хуулийн төслүүд дээр бол жил гаруй хугацаанд ажиллаад ингээд явж байна. Бидний хувьд бол гол үндсэндээ аж ахуйн нэгж байгууллагууд дээр за иргэд дээр одоо ачаал болоод байгаа энэ санхүүгийн ачаалыг хэрхэн бууруулах вэ гэдэг асуудал байгаа. Эдийн засгийг хэрхэн тэлэх вэ гэдэг асуудал байна. Хэрхэн одоо яг эдийн засгийг авч явж байгаа хувь хвшлийнхныгаа бодтоор одоо тодорхой дэмжлэгийг үзүүлэх вэ гэдэг асуудал байна. Илүү одоо халамжаас хөдөлмөрч хилжих энэ бодлогын асуудлыг бид бас доторхынхаа суурь шинжилтийн өөрчлөлтөөр хийх бол шаардлагатай гэж бол хувийнхаа бас үзээд байгаа. За үндсэндээ одоо бид бүхний хувьд одоо бас цаашид энэ татврын одоо энэ яг нөхцөл байдал өнөөгийн 20-30 жил хугацаанд явуулж ирсэн энэ суур энэ одоо татврын ерөнхий хуулиар зохицуулж байгаа зохицуултаар бол эдийн засаг цаашид хэлэх өсөх боломж олцвол байхгүй болчиход байна. Үндсэндээ одоо ачаал даргуудад бол нэлээд өнгөтөн байгаа. Энэ асуудлууд дээр ч гэсэн суу томоохон өөрчлөлтүүдийг хийж иж энэ орлогын дахин хуваарлтыг хийх, нийгмийн одоо энэ дэвшүүлс байдлуудыг бас өөрчлөх боломж олцвол бүрднэ. За эдийн засгийг магадгүй цаашид энэ суур өөрчлөлтийн хүрээнд бол 2-3 дахин нэмэгдүүлэх бас боломж олцсон гарах хаа гэж бол хувийн хуудас үзээд байгаа. Тэгээ энэ өөрчлөлтөө ч гэсэн энэ хаврын жуулгамраас өргөн барья гэсэн бас бодолтой байна. Татварын шинжилгээний талаар ярьсан юм. Нэг зүйл хэлсэж байгаа. Ямар одоо ажлын хэрэгжүүлэлт татварын хууль дээр бол маш хүлээлттэй байна л да. Биднэрт яг ямар тийм татварын боломжуудыг өгөх юм бэ? Татвараа бууруулах юм уу? Яг та байдлаар тийм дэмжих юм уу? Нүүртийн хасгыг яаж тогтоох гэж юм асуудал яригдж байна. Тэгэхээр хуулийн шинжилгээ дээр эдгээр юм яаж тусгаж оруулах. За би яг сангийн яам бол засгийн газрын зүгээс яг ямар байдлаар урьдчилж сайн мэдэхгүй байгаа. Зүгээр орлогын албан татвартай холбоотой, нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой гэдэг юм одоо тодорхой асуудлууд хөндөж ярьж байгаа шиг байна. Энэ бол одоогийн нөхцөл байдал бол би зүгээр одоо яг өнгөрсөн энэ 10 жил 15 жилийн хугацааны татврын алдаатай бодлогын улмаас болоод өнөөдөр эдийн засаг өөрөө болоод төсөв санхүү өөрөө нэлээд хүндхэн байдалд орох юм нөхцөл байдал бол орчод байна. Тэгэхээр энийг бол зөвхөн зүгээр 1-2 татврыг бид нар оролдоод за дээрээс нь магадгүй одоо гэдэг 2-3 татврын хуу хэмжээ тодорхой хэмжээнд бууруулснаар бол асуудлыг бүрэн дүр ерөөсөө шийдэж чадах. Суур өөрчлөлтийг бид нар хийх гэж хараад байна. Тэгэхээр миний хувийн яриад байгаа суур шинжилтийн асуудал бол илүү
том одоо бас бодлогын илүү одоо энэ шууд татврын тогтолцоог яаж шууд ус татврын тогтолцоогоор шилжүүлэх вэ? Яаж одоо иргэдийн ачаан нуруунд дээр дарамт болоод байгаа орлогын албан татвар болоод тэ нэмэх суртгийн албан татвар, за мөн дээрээс нь татвар шиг үйлчлээд байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн тогтолцоонуудыг сүрээр нь өөрчлөж хийж энийг орлуулах одоо бусад өөр татврын тогтолцоо хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг асуудал байгаа юм. Тэгэхээр бид нар энийг шийдэхгүйгээр үндсэндээ бол одоо улс орны эдийн засгийг явж байгаа 70-80 мянган аж ахуйн нэгжүүдэд 1.1 сая иргэн эдгээр дээр бол бодит дэмжлэг бол болж чадахгүй байна гэж хараад байна. Тэгэхээр хувийн хуудаас бид үгэнж үзэж байгаа суурь бол нийгэм эдийн засгийн одоо хөгжлийг дэмжих татврын бодлогын тухай хуульд бол байх зайлшгүй шаардлагатай байна. Энэ шилжилтийн процессыг энэ бодлогыг бол бид нар хэрэгжүүлэх цаг хугацаа бол доотлон 6-аас 8 жилийн хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж бол хараад байгаа. Ингэж аажмаар бид нар магадгүй нэг одоо 2 жилийн дотор бол мэдээж бодит өөрчлөлтүүд гарч хараад нөлөөлөх байх. За эргээд томоохон суур том өөрчлөлт маань бол бодит 100% өөрчлөлт шинжилт хийх цаг хугацаа бид бас зайлшгүй шаардлагатай байна гэж харж байгаа. Ингэж хийж одоо юу гэдгийг өнөөгийн энэ бодлогын болоод тогтцооны хажуудуудыг энэ одоо орлогын тэгш бус байдал болоод ядуурлын түвшин өндөр байгаа асуудлуудыг бол өөрчлөх тогтолцооны хажуудлыг бол өөрчлөх боломж олцвол гарч ирэх болов гэж харж байна. Тэгэхгүй бол яг үндсэндээ татврын энэ одоо бодлогын алдаатай бодлогоос болоод өнөөгийн нөхцөл байдал бол бас нэлээ хожигдсан байгаа тань илүү дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн ч гэсэн нөхцөл байдал бол ард иргэдийн амьдрал дээр бол төдийлөн нөлөөлөхгүй байгаа асуудлууд байна. Бид бүхэн одоо юу гэдэг нэг талаа энэ ядуурлыг бууруулахгүйгээр тэгш бус байдлыг өөрчлөхгүйгээр бол өнөөдөр бид нар эдийн засгийн өсөлтийг хангах нөгөө талаа одоо энэ нийгмийн ардчлалыг хөгжүүлэх боломж олцвол байхгүй байна л гэж хувийн хувьдаас хараад байгаа. Тэгэхээр цаашдаа энэ татврынхаа бодлогоо дамжуулж саяын суурь саядан бодлогын өслөөр дамжуулж энэ орлогын дахин урилтыг хийх боломж олцоог бүрдүүлж бид нар энэ илүү хүртээмжтэй өсөлт одоо нийгэмд бүрдэх болов хүн болгонд илүү одоо өсөлт илүү мэдэгдэх боломж олцоо бүрднэ л гэж бол бас хараад